байцгаана уу хүүхдүүд ээ? Сайн байна уу? Сайхан амарсан уу? Өглөөний минь. Хүүхдүүдээ багш нь та нарт нэг сонирхолтой зүйл үзүүлье. Та нар анхааралтайсаа ажиглаад юу болохыг таагаараа заа явагчтай. Юу вэ явагчтай? Солонго юу? Та нар солонго авч ирсэн үү? Авч ирсэн. Хөө тийм үү. Солонго хаан хизээ татдаг гэлээ явагчтай? Бороо. Зүйтэй. За, бороо орсны дараа та нар ийм солонго харж ирсэн үү? За, тэгвэл багш нь өнөөдөр та нартаа солонго хэрхэн үүсдэг тухай сонирхолтой хичээлийг орцгоё. Багш нь энд нэг бичлэг бэлдсэн байгаа. Та хэзээ анхааралтай үзээрэй. За явагчтай. Юуны тухай бичлэг юм бол? Өнөөдөр бүгдээрээ солонгын талаар ярилцах уу? За, бичлэгийг анхааралтай үзээрэй багш. Улаан. Улбар шар. Шар. Ногоон. Цэнхэр. Хөх. Нил ягаан. Хүүхдүүдээ та нар солонго гэж мэдэх үү? Яагаад 100 нартай борооны өмнө эсвэл дараахан тэнгэр хагас дуу хэлбэртэй өнгийн гой гүүр гарч ирдэг дээ. Бид нар өнгөрсөн 100 амьтны хүрээлэн явахдаа тэр өнгөт гүүр шиг том солонгыг харсан юм чинь тэр солонго байна. Манай машины цанхоор харагдаж байна. Ямар том юм бэ? Тэр хараа томоос том солонго. Хүүхдүүд солонгыг харахаараа барьж авна гэд гүйдэгдээ. Гэхдээ охид хөвгүүдээ солонго гарт баригдахгүй. Яагаад гэвэл солонго бол гэрэл юм. Та нар гэрлийг барьж авч чаддгүй биз дээ. Солонго бол байгалийн үзэгдэл. Агаар мандалд ихээр хуримтлагдсан чийг дээр алтан нарны цацраг тусгаар гэрэл хугарч солонгороод олон мөнгө болж харагдаад байгаа юм аа. Нарны туяа борооны туслыг нэвтлэн гарахдаа хугарч айн тийм олон мөнгө болж харагддаг байхгүй юу? Нарны цагаан туяа усны нөлөөгөөр 7 өөр өнгө болон задарч байна. Одоо бүгдээрээ тэр 7 өнгийг дахин нэг давтъя төхөө. За, Улаан. давтаа хэлээр багш. Улаан. Улбар шар. Ногоон. Зөв суугаарагчтай босоод зөв суугаараа. Зөв суугаарагчтай за. Цэнхэр. За, багш нь дээр ингэ сууч. За, өвдгөн дээрээ гараа аваад суугаарагчтай. Нил ягаан. Бичлэгэн дээр юуны тухай гарсан бэ хүүхдүүд ээ? За, солонго яагаад үүсдэг гэсэн? Яг зүйтэй. Яг зүйтэй тий. Бороо орсны дараа солонго гарч ирдэг гэсэн. Солонго яагаад барьж болдгоо гэсэн бэ? Зүйтэй. Яагаад гэвэл гэрэл учраас. Зүйтэй маш хоол байгаа тийм үү? За, тэр гэрэл учраас барьж болохгүй замхраад алга болчдөг байх нь шүү дээ. Бороо орж дуусны дараа. Зуны улирал бороо орсны дараа солонго татдаг байх нь шүү дээ хүүхдүүдээ. За, одоо тэгвэл багштай бүгдээрээ энэ зурагт үзүүлэн хараад бүгдээрээ саяын бичлэгэн дээр юу ойлгосноо ярилццгаая. За хүүхдүүдээ. За энэ юу вэ?
За зөвхөн нар тийм үү? За тэгвэл энэ юу лээ? Үүлнээс зөвхөн үүлнээс бороо орж ин тий. За тэгвэл бороо орж байгаа үед нар тусгаар нарны гэрэл борооны тусал дээр хугараад цаашаага юу болдог гэсэн мөлий? Солон үүсдэг гэсэн тийм үү? За солон хэдэн өнгнөөс бүтдэг вэ хүүхдүүд ээ? За 7 өнгнөөс бүтэж байна. За багш та нэрлээрэй. Бүр шар, ногоон, цэнхэр, өх, нийл яган. За зүйтэй. За нартай үед бороо орох юм бол борооны тусал дээр нарны гэрэл тусаад цаашаага хугараад яг уу 7 өнгийн гэрэл орж цацардаг байх нь дээ шүү хүүхдүүд ээ. Сонирхолтой байна уу? За тэгвэл багш нь та нартай өнөөдөр нэгэн сонирхолтой солон үүсгэж тоглох сонирхолтой туршилт бэлдсэн байгаа. Бүгдээрээ хамтдаа туршилтаа хийцгээх үү? За тэгье бүгдээрээ босоод бүгдээрээ ширээнд сууя багш та. Өнөөдөр бүгдээрээ солон үүсгэх туршилт хийж тоглоно. За яаж тоглох вэ гэхээр бүгдээрээ багш нь ийм ус бэлдсэн байгаа. За энэ усыг ашиглана. За бас нэг ийм ундааны саваар ийм багш нь ийм хэрэглэгдэхүүн бэлдсэн байгаа. Энийг ашиглана. За тэгээ бүгдээрээ солонгыг хөөсөөр солон үүсгэж бүгдээрээ тоглолцгаая. За юу? Яаж солон үүсгэх юм бол? Сонирхолтой байна уу? Яаж үүсгэх юм бол доо? За тэгвэл багш нь ийм палмастер бэлдсэн байгаа. Багш нь эхлээд таагээд хийгээд үзүүлээ. Тэгээ бүгдээрээ хамтдаа хий. За юу багш та. Эхлээд сайтар ажиглаад аваарай. За. Эхлээд багш нь ийм ундааны савар энэ хэрэглэгдэхүүн бэлдсэн байгаа. Тэрүүн дээрээ палмастраар солонгын өнгөө зурж өгнө. Зурж өгөх нь хөвгтэй. Маш сайн. Палмастрынхаа өнгийг маш сайн гаргаад будна. Хамгийн эхлээд ямар өнгө гэжсэн мөлий? Солонгон. Зүйтэй улаан өнгө багш нь будлаа дараад зүйтэй улбар шар өнгө тийм үү? За тэгвэл багш нь одоо улбар шар өнгөөр бутгаж шүү багш та. Сайтар ажиглаад хараад дараа нь хүүхдүүдээ та нар хийш үү? За юу багш та. За солонгон байна. Шар өнгө ордог тийм үү? За шар өнгөөрөө будаж өглөө. Палмастраа маш сайн өнгийн сайн гаргаад тод будаж өгнө шүү багш та. За юу? Тэгэхгүй бол солонгын өнгө маань гарахгүй штэ багш та. За дараа нь одоо ямар өнгө хэрэгтэй вэ? За ногоон өнгөөр одоо будах чинь шүү багш та. Одоо ямар өнгө хэрэгтэй вэ багш та? За цайвар цэнхэр өнгө тийм үү? Цайвар цэнхэр өнгөөр будлаа. За будаж дуусаад яг уу хэрэглэгдэхүүнийхээ палмастрынхаа таглаад 50 тийм үү хүүхдүүдээ. Одоо хөх өнгө. Солонгонд хэдэн өнгө ордог гэсэн мөлий хүүхдүүдээ? 7 өнгө тийм үү? За цэнхэр өнгө хөх өнгөөр будлаа. Одоо нийл ягаан өнгө. За нийл ягаан өнгөөр бодох чинь багш нь. За багш нь бодоод дуслаа. Энэ солонгош харагч байна уу? Солонгоны өнгнүүд бүгд байна уу? За зүт. Одоо яаж солонгоо үүсгэж тоглох вэ гэхээр бүгдээрээ энд багш нь ийм ус бэлдсэн байгаа. Усаа за тавган дээрээ тавиад за энэ ундааны савны дээрээс усандаа энийгээ дүрээд үлээн. Гэхдээ үлээхдээ багштай яах вэ гэхээр ерөөсөө дээшээ усаас хорж болохгүй, амруугаас орохгүй. За зөвхөн дээрээс нь доошо үлээж өгнө. Үлээ шүү. Дээшээ ерөөсөөс орохгүй. Амруугаа ерөөсөө оруулж болохгүй. Зүгээр л доошоогоо үлээж өгнө. За юу багш та. За яаж хийх нь багш нь эхлээ нэг хийгээд үзүүлэх үү та гэдэд. Багш нь ийм том солон үсгэлж төгтөө хөөсөр. За баяргүй. За одоо тэгвэл та нар бүгдээрээ солонгоо хийж эхлэе багш та. За бүгдэнд нь ийм ундааны сав өгсөн тийм үү? За ийм хэрэглэгдэхүүн өгсөн маа. Энэ хэрэглэгдэхүүн дээр яах вэ? Эхлээд багш нь яасан бэлээ? Палмастраа аваад солонгын 7 өнгөө будсан тийм үү? За будаж эхлэе багш та.
Энэ үзүүлэнгээ харж агаад өнгөө маш сайн гаргаж тод будна шүү багш та. Маш тод будна. За юу. За энэ салфеткын дээрээ 7 өнгөө багтаагаад будна шүү багш та. За юу. Палмастерныхаа хошиг буцаагаад хийгээд хийн шүү. За юу савруулна багш. Будаар багш та. Өө зүйтэй. Одоо улаан шар өнгөө сонгож байгаа будаар багш та. Одоо дараа нь улаан шараа будцсан уу? Тэгвэл одоо шар өнгийг будна шүү. За үлээх тасгалаад эхлээд хийгээд багш та. Амьсгаагаа аваад доош нь үлээ. За. Усан дээрээ энийг ингээд эхлээд дүрээгээд усан дээрээ сайн үлээж өгнө. Дээшээ татахгүйгээр сайн доор нь үлээгээрэй багш та. За үлээ. Бүгдээрээ хамтдаа үлээ. За бүгдээрээ хамтдаа үлээ багш та. Энэ яг солонгын өнгө шиг хөөс үүссэн байна шүү дээ багш та. Тэ? Тийм ээ нөө. Ээр гоё юм. Аяр гоё нөө сонирхолтой нөө. Бид солон хаанаас гарч ирдэг тэнгэрнээс. Тийш дээ. Бүгдээрээ гоё зүгээр солон үүсгэж тоглож байгаа байхгүй юу багш? Хөө яг энэ тийм солон үүссэн байна шүү дээ. Манай хой зайгийн тавган дээр байгаа ус яг солонгын өнгөтэй харагдчих шүү дээ. Өнөөдрийн хичээл сонирхолтой байсан хүүхдүүд ээ? Юу сонирхолтой байсан? Өө зүйтэй хөөсөр солон үүсгэж тоглосон үнэхээр сонирхолтой байсан уу? Арны гэрэл борооны тус дээр хуураад цаашаага 7 өнгийн солон болж бүгдээрээ солон үүсдэг байх нь шүү дээ хүүхдүүд ээ. За өнөөдрийн хичээл ойлгосон уу? За зүйтэй одоо удахгүй ингээд бороо орохоор солон гарахаар та нар хараараа заа юу. Та нар солон харж ирсэн урд нь? Харж ирсэн. Би өвсөд харж ирсэн. Өө тийм үү солон харж ирсэн үү? Би солон харж ирсэн. Өө зүйтэй. За зүйтэй бүгдээрээ солон харж ирсэн байж тээ тий. За өнөөдрийн хичээлд орсон хүүхдүүдээ баярлалаа. Та нарсаа мундаг хүүхдүүд байлаа.